Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгат харуулаас асаж байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут тусмын радион 3 дахь студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг нариулагч Баяранаар илүү шипийн нэвтрүүлгийг өргөхөд бэлэн болсон. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргэе. Баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel үйлчилгээ сонгоод мөрөөдлийн хүлэг онгоцоор аялаарай гэсэн үрэйтээр Skytel хамтран ажиллана. За мөн автомашиныг тань халамжлан мөнх хада хямдралтай хаврын тусны аян эхэлсэн байна. Мөнх хада хамтран ажиллана. За өнөөдөр пүрэв гаргаа бид нар үйлчлэгээ гэдэг сэдвийн хүрээнд ярилцдаг байгаа. За өнөөдрийн үйлчлэгээ бол надад маш их таалагдж байна. Ерөнхийдөө ингээ хүмүүс хийн гэж чад ерөөсө хийж эхэлдэггүй нэг хэдэн юмнууд байдаг штэ. Жимд явна гэж явдггүй те ууланд алхах гэж алхдаггүй. Хийн гэд баахан дасгалын бичлэг хадгалж авдаг хийдгүү. Сэлэн гэж сэлдэггүй те. За тэгвэл өнөөдөр бид нар бассейнд явхад юуг анхаарах юм бэ? Одоо тэгэхээр өнөөдөр яах вэ гэхээр бассейнд явдаг хүмүүс маань орж ирээд тэгээ бассейнд ингээд одоо манай Улаанбаатарт бол за бусад аймагуд ч гэсэн баг бүгд бассейнтай болсон. Улаанбаатар хотод гэхэд жишээлбэл те одоо жишээ бассейн олдохгүй зовлон бол байхгүй болсон. Хангалттай олон бассейнтай болсон. Тийм учраас одоо хэдүүлээ нөгөө бассейнд явахынсан гэж ярих биш. Бассейнд яг явъя. Явахын тулд өнөөдөр бие биендээ шипигээ хуваалцъя. Ямар бассейн ямар үнэтэй байгаа юм те 7 хоногт хэдэн удаа явдгийн бассейнд явхад анхаарах юм юу байдгийг үн ханшин ямар үнэтэй байгаа юм гэх мэтэр ингээ ярина. Би жишээлбэл анх Дорногов аймаг сайн шанттай 18-тай 4 замтай 18-тай бассейнтай болж байгаад нь очиод сэлжил байлаа. За Сүхбаатар аймаг маань бол одоо бүр олимпийн стандартын буюу 25 метрийн бассейнтай болсон. Сүхбаатарын залуучууд бүр олон улсын тэмцээнд оролцож байгаа. Тийм сэлэлтээр гэх мэт юм. Тэгэхээр Эрдэнэт бол анхны бассейнтай байсан хот бол Эрдэнэттэй Зүүн Баянгийн бассейн гэж гадаа байдаг айхтар бассейн байлаа. Маш гүнзгий бассейн байсан гэж ярьдаг. Би зүгээр очиод хуурай байхад нь л харж ирснээс яг ингээ устаа байхад нь сэлж үзээгүй л дээ. Тэгтэл ингээд одоо ингээд бүх газрууд бүх аймаг сумдад бол хүн бассейнтай болоод бассейнаар хичээлэх болцоотой болж байна. Тийм учраас аймаг дүүргүүдэд бол бүгдэнд нь боломж байна. Өнөөдөр хэдүүлээ бассейны тухай ярина. За чи ер нь бассейнд явж исэн юм уу? Явж исэн. 2022 онд 2 сар илүү 3 сар явсан. Найзтайгаа хамт явсан. Тэгээд ямар ч байсан сэлчихнэ. Сэлэн штэ хаа би. Тийм байт юм байна. Манай Баян онгор чинь яг аймгийн тухай хажуугаар Түйн гол гэж айгүй том гол урсдаг. Тэнд би бүр баг багтаа сэлээ сурцсан. Тэгээд манай бассейнд явъя гэхлээр үгүй би сэлж чад юм чи бассейнд явахгүй гэсэн байхгүй би. Голд сэлэх бассейнд сэлэх хоёр өстой. Тий сондоо шүү. Бассейны хүүхдүүд голд очиод хизээч живдэггүй. Голын хүүхдүүд бассейн дээр живдэг гэж нэг хүүхдтэй шүү. Тэгээ би бассейнд яваад эхний нэг сараа ганцхан л юм сурсан. Ганцхан юм сурсан. Би мэлхий сэлж сурсан. Болж. Яаж сэлэх нь хамаагүй. Өчтөр нэг бичлэг яваад байсан шүү дээ. Гараа хөдлөгдгөө мөртлөө хөлөөрөө сэлээ яваад ингээд далжгаа яваад нэг нөхрийн бичлэг яваад байсан. Тэрстэй хөөрхөн байсан. Заавал про байх халамгүй те. Ямар ч байсан живдгүү байх хэвээр. Тийм шүү дээ. Хамгийн их амиа аваа гарчдаг болсон байх хэвээр тий. Тэгээд одоо нөгөө Турк мөрк рүү тэгээд тэрнээс өмнө сайхны талмал руу явж яхад чинь хэдүүлээ баг болол уралцсан. Баг дундаа ганц сэлдэг байсан. Биелээсэн биз дээ. Нэр тий шүү дээ. Энэ байгууллагын хоёр сэлэгч нь сууж байгаа юм байна. Та ангарах зааж ирсэн шүү дээ тий. Би яаж сэлж сурсан? Ер нь бол сэлж сурна гэдэг чинь ерөөс хоёр л зүйл байгаа юм л да. Нэгт нь амьсгалаа зөв авах, хоёрдугаарт нь бие сулдах хоёр л байгаа шүү дээ. Ингэсэн байхад бол хүн живнэ гэж байдаггүй. Би яаж сурсан гэхээр би нөгөө Бээжинд 3 сар амьдэрсэн юм. Тэгээд тэгж яхад манай ажил 6-аас эхэлдэг байхгүй. Тэгээ би нэг орой шүн тараал тэгээд очиод унтаж байгаа нэг 10-11 гэж сэрнэ шүү дээ. Тэгээд би ажлаас гэрлүү явж явах замд манай ажлын гэр хоёрын хооронд нэг юм задгаа бассейн байдаг байсан байхгүй. Тэгээд би тэнд асуусан чинь баг 15 он ч үлээ тэгээ цаг нь хязгааргүй айгүй хямдхан байгаад байсан. Тэгээ ерөн сэлж сурыг гээд тэгээд тэнд нэг юм нэг хятад хүүхэн тэр англи хэл мэдэхгүй би хятад хэл мэдэхгүй. Тэгээ тэр багш нь байхгүй юу? Тэр бассейны багш нь. Тэгээд намайг ингээд тэр ингээд инг гээл тэр ингээд нэг дохоо зангаагаар тэгээд олон улсын хэлээр ярьсаар хагаад тэгээ би сэлээ сурцсан шүү дээ. Тэгээ одоо бол ямар ч байсан нэг амтайгаа гэдэг нь олсон шүү. Хөөхөн далалчих нь бэлгийн сэлэлтээр сэлчих нь
Шов бужхан нь бас. Яг үнэ. Тэгээд ер нь бол хамгийн түрүүнд бассейнд явахаар юу заад юм бэ гэсэн бие сулахыг заадаг. Яаж бие зөв сулах вэ гэдгийг заадаг. Бид нар уснаас айнгууд өөрсдөө л бие суллаад байна гэж бодож байгаа мөртлөнгөөс бүх биеийнхээ булчиг сулдаг юм байна. Бүх биеийнхээ булчиг бие чангалангууд хүн живд юм байлээ шүү дээ. Тийм дотроо хийтэй хийгүй ерөөсө бодлож байхгүй. Бие чангалах юм бол живдэг. Тэгэхээр эхлээд амьсгалын дасгал заад юм билээ. Эхлээд ингээл зөв амьсгалуулаад усан доор амьсгаагаа гаргаад уснаас гарахлаар амьсгаагаа авах энэ аргыг нэг бараг 3 орыг зөвхөн тэрийг л хийлгэсэн. Яг үнэ намайг бас тэгсэн. Тийм. Тэгээд тэрний дараагаар одоо ингээд чи ингээ амьсгалаа авч сурсан юм чи ингээд барьж агаад нөгөө биеийн сулуулдаг шүү дээ. Яг ингээ доороос нь барьж агаад тэгээд бас хятад түүхнээр бариулж агаад би сурцсан шүү. Тийм. Тий. За 3 сар явсан. Тэгээ явахдаа энэ нөгөө нэг бидний курс болоод байгаа Баянгол шүү дээ. Баянголын хажуудал чинь нөгөө конвеншн үл юу лээ? NCP бишээ нөгөө зочид бодлоо гэдэг чинь корпорейт тий. Корпорейтийн бэрийг давхарт нь юу гэдэг? Бассейн байдаг. Тийм тэр бассейнд найзтайгаа хамт 3 сар явсан. Сарын төлбөр нь тухайд 220 мянга байсан баха. Зөв. Тийм тэгээ санагдчихэв. Баянголын урталт чи NCP ч бас айгүй гоё бассейнтэй. Тийм үү? Тийм NCP ч гоё бассейнтэй. Биний мэдгээр гэрлэл нэг хэсэг тэр жимтэн ч яваад бассейнд нь ч явж ирсэн шиг санагдаад байна. Юуны хувьд бол одоо бол би айгүй сайн мэдчихэв. Дүүрэг болгон усын спорт сургалтын төвтэй болсон. Дүүрэг болгон. Манай Согны харихных жишээлбэл тэр 1-р харуулын 34-р байрны урдалт үлээ тэр авдал байдгийг. Тэгээд би нэг удаа бүр хэрэг болгоод охиноо ямдч сэлүүлээ сурах чигээд нэг очиж асууж ирсэн. Одоо тухайн үед хэд байсныг би баг 3-4 жилийн өмнө л дөө очиж асууж хагаад их л хямдхан байсан шүү. Сарын төлбөр нь хүүхдийн 80 мянга, том хүнийх 120 мянга ч үлээ тиймэрхүү байсан шиг санагдаад байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ бассейнд явж байгаас юу гэсэн сэдвээр ярина. За бассейнд яваад хэр удаа явж байгаа, бассейнд явхад хавар намар өвлгээд юм улирал сарууд ер нь яг яаж сонготой улирал нөлөөлд юм уу, нөлөөлдөг юм уу? Би хаврын улиралд явж исэн. Тэгээд өвөл дуусаад хавар эхэлж явах саруудад явсан л та. Тэгээд өвлийн улиралд яг ингээд нөгөө ус мүсээ сайн гатаж гарахгүй яг ингээд нөгөө юм бие бүрэн гатаагаад хувь ураа гуцсаа гарахгүй жоохон хэцүү юм билээ. За бассейн 7 хоногт ер нь хэдэн удаа яг хэдэн цагаар явхад яг таард юм бэ? Бассейн явхад хамгийн чухал анхаарах юм хувийн зүгээс яг юу вэ? Бассейны төлбөр ер нь хаана ямар хөө бассейн байдгийг гэх мэтчлээ ярина. Тэгээ миний хувьд нэг анхаармаар байсан зүйл нь тэр чинь нөгөө ариутгах гэдэг утгаараа холоортой шүү дээ. Холоортой ус байна. Тийм учраас гараад усанд маш сайн орчоод эмэгтэйчүүдийн хувьд арьсаа маш сайн тосолж байгаарай. Тэр цэс нүрээ маш сайн арчилж байгаарай. Ер нь жоохон хурааш гад идэг тийм хандлагатай юм бэл. Би бол ингэдэг байсан. Бассейнд яваад тэгээд гараад усанд ордог ш, цэвэр усанд ордог штэ. Гэртээ хараа заавал дахиад усанд ордог байсан. Нэг юм нэг дутуу санагдаад байдаг. Тийм штэ. Тийм учраас заавал усанд орох. Тэгээд хувийнхаа ариун цэврийн хэрэгслүүдийг сайн авч очих хэвээр. Тэгээд зүгээр анхаарах хэвээр зүйл бол халтардаггүй тавчиг маш чухал шүү. Халтардаггүй тавчиг маш чухал. Хүмүүс бассейны гадуур ингээд тойрж явж байгаа халтарч унаад бэрцэн гимтсэн тохиолдлууд маш их байдаг. Тийм учраас халтрахгүй байхдаа маш их анхаарах хэрэгтэй шүү. Тэгэд яг сэлэх гэж очиж байгаа бол зүгээр сэлэх гэж л очимоор юм бэлээ. Нөгөө битэрийг явж байгаа хэрэг маань нэг найз бас битэрийг дагаад бид нар нэг хэдэн өдөр гуруулаа явж үзсэн байхгүй. Тэгэхээр манай тэр найз болохоор жоохон нөгөө олон хүн байна гэж бодсон юм уу яасан. Гангалгаад нэг юм купальник биш нэг юм юу 70 эргийн нөгөө бич дээр тийм юу бикини өмссөн. Тэгэхээр нөгөө яг сэлэх гэж байгаа тохиолдол тэр чинь хүн алдна юу яан те усны урсгал гээл сүрдэн мөрөн гээл айгүй олон асуудалтай шүү. Тэр шумбад ороход уян тайлагдаад эвгүй байдалд орох магадлал байдаг шүү. Уян тайлагдана те тэр чинь сул болохоор ингээд усны урсгалд ингээд дотор хуцсан тайлагдана гэдэг асуудал байгаа те. Тийм тэгэхээр хувцас сонгохдоо өөртөө яаж сонгох юм бэ? Ямар хувцас сонгол зүгээрээ гэд хэдүүлээ өнөөдөр шипигээ ярина. За тэгэх нь. За маш олон хүмүүс одоо усан спорт сургалтын төвөдөө явж байгаа. Баянгол дүүргийнх манад би чинь 78 төгссөн. Манай сургуулийн яг хажуудалд нь Баянгол дүүргийн усан спорт сургалтын төв нь байдаг юм билээ. Хорооллын эцэст гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ингээд ярих нэ. Одоо бид нэг хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд утаснуудаа нээнэ. Skyline үйлчлэгээ сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаараа гэсэн үрэтэйгээр Skyline хамтран ажиллаж байна. Хүмүүс аялал юм ба шүү дээ. Харин тийм байлаа хаа. Хөлөг онгоцсон дээр ингээл хосоор аялал явж явах бас гоё үз. Тэгээ эн чи зүгээр Skyline хэрэглэгч болоод тэгэл дасаа цэнгэлсэн тохиолдолд ийм боломж нэгтчихэж байгаа шүү дээ ерөөсөө. Би энэ жил Хонконг
хүмүүс шинжийн орж байгаа цаашаа Филиппин руу усан онгоцоор явж үзэх гэж байгаа. Усан онгоцоор ер нь ингээд бүр задгаа далаа дээр явж үзье гэдэг бол миний бас нэг гоё том мөрөөдөлтөө. Тийм зүгээр усан онгоцон зөндөө суужсэн нэг суужсэн. Ингээд зүгээр булан ингээд бүр огт ингээд газар харагддаггүй газар очиж үзмээр тэгж явж үзмээр. Сонир мэдрэмж ах тий. Цэлээс их усан дотор явна л гэсэн үг шүү дээ. Тэнгис талаа дээгүүр хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Тэгвэл танд зориулсан Skytel-ийн шинэ урамшуул эхэллээ. Урамшуулд оролцоод хосороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх болон бусад дижитал бэлгүүдийн эзэн болоорой гэсэн байна. Зөвхөн энэ нөгөө усанд аялуулаад зогсохгүй зөндөө олон бэлэг байлээ. За энэ урамшуулал яг яаж оролцох юм, яаж хосоор аялах, яаж iPhone 16 гар утастай болох юм гэхээр шинэ хэрэглэгч олох, дижитал картаар дансаа цэнэглэх, дата багц авах, за одоогийн байгаа багцаа ахиулах зэрэг ийм үйлчилгээг авангуут урамшууллын эрх цуглуулна. За энэ эрхүүд нь эрхүүдээрээ хоорондоо өрсөлдөөд тэгээд эзэд тооцох юм бэлээ. Мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх нь бүр 3 хост гэж шүү. Тийм байх. Ганцхан биш юм байна шүү. За урьдчилсан төлбөр үйлчилгээний хэрэглэгчид 11,000, 14,000, 21,000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрхээс гадна сар бүр тодруулах iPhone 16 гар утасны эзэн болох боломжтой гэсэн байна. Тийм. За мөн 11,000, 14,000, 21,000 картаар дансаа цэнгэлж гисэн энэ хүмүүс хизээ яаж аснаа тодруулах юм бол би ацсан болох магадaltaй байна гэх мэтчлэн энэ тохирлыг үзмээр байгаа штэ. За үзмээр ах юм бол 4 сарын 30-нд, 5 сарын 30-нд, 6 сарын 30-нд гээд ийм энэ өдрүүдэд сүүлийн өдөр за ер нь сар болгоны 30-ны өдөр л гэсэн үг шүү дээ. Тийм яг үнэ сар болгоны 30-ны өдрүүдэд аздан тодруулна. За тодруулахдаа Skytel-ийн сошиал хуудасаар тодруулах учраас бид нар яг одоо Facebook дээрээс Skytel-цэг юм байна гэж хайгаад хуудасны гарчингууд нь дагчхад гимгүү тэгээд цаг тухайн үеийн мэдээллүүд бид нар нүдэнд харагдаад явна шүү дээ. Сошиал дээр ихлээр Skytel-ийн үндсэн пэйжээр нь хийгдэх юм байна гэж бодлоо шүү. За та бүхэн 1815 гэдэг утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хэрвээ Skytel-ийн хэрэглэгч бол 1515 руугаа л ярихад болно шүү дээ. Өөхөөхөө. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ Skytel үйлчилгээг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэсэн уриатайгаар Skytel хамтран ажиллаа. Баярлалаа. За эхний сонсогч холбогдсон байна. 72 70 өдрийн мэнд. Байна уу? Я, ихүүдийн мэндэ. Баярлалаа. Ихүүдийн мэнд. За та усан спортоор хэдэн жил хичээлж байна? За би орохороо сураа юм уу? усан спорт гэж сурааси. Сураа. За. Хаана сурч байгаа вэ? Хоёртай нөгөө нэг солонгос. За тий. За, басинд явж исэн. Тэгээ нөгөө нэг тураах юун дээр нэг явсан нэг ярьжсэн да нөгөө нэг юм дугуйтай яадаг нэг юм дээр ярьжсэн да. Тийм. Яагаад тэ нөгөө юу жидэг. Тураах. Тийм, дугуйж идэг нэг юм байдаг штэ. Спиннинг. За. Спиннинг дээр тэрэн дээр болохоор би нөгөө нэг ярьжсэн штэ надаа ингээд яг үр дүнгээ амар өгсөн нэг спорт байсан гэж ин хасгад гэж. Тэгээ тэр нь болохоор яг бисэм аахгүй юу? Монголд байхдаа явсан юм уу те? Аахгүй биднээс байсан аахгүй юу? Монголд байхдаа тэр нөгөө Чингисийн аахгүй бэнийд хурд идэг. энэ юм гэдэг. Чингисийн бэнийд явж исэн юм уу? Тийм явсан байхгүй. Тэр ч олон жил болсон. Нэг хэсэг алдарсан. Энэ сүлдээ жоохон муу байна уу? Тийм байна. Гэхдээ гайгүй байна уу? Сонсогдчихлоо шүү. Болоо тэр гадаадаас болохоор жоохон хоцролтой гэхдээ зүгээр шүү. Гэнэ үү? За тэгэхээр юуг анхаармаар юм бэ? Тэр юу юм бэ лээ? Яг тэр нөгөө нэг түрүүний хэлдгээр тэр нөгөө юу амар чухал юм бэ лээ? Халтардгүй байх гэдэг чинь амар чухал юм лээ. Тэгэхгүй болохоор нөгөө нэг юм халтаргаатай юм дээр явцгаар яг ингээд нөгөө хүн чинь уснаас нөгөө нойлон гарч ирэнгүүтлээ тэр нөгөө ирмэг дээр нь явж байгаа улсаад нөгөө унаж бэртэх гэдэг чинь амар аюултай. Баамнаасаа үртэл ундаг штэ. Тийм штэ. Тийм. Тэгэхээр харин нөгөө тэр бол амар чухал байсан. Тэгээд би бас энэ солонгост бас нэг бассейнд явж үзсэн хгүй юу? За. Тэгэхээр тэрэн дээр бас яг тэр нөгөө нэг юу их амар чухал юм байлээ. Купалник их чухал юм байлээ. Одоо би тэгвэл сэлж чадахгүй байхгүй юу? Сэлж чадахгүй болохоор нэг сэлж сурах гад нөгөө явсан чинь тэр нөгөө нэг яг 70 эргийн бикини шиг тэр гой гангуу хувц бити сонгороо тэр чинь яг үнэхээр болдгоо юм байлээ. Ингээд байж нэг хөх мөх ийшээ олчаал бүр амар зовлонтой юм байлээ. Яг мэтгэл шагаацсан байж байгаа үстэй. Харин тэгэхээр тэрний оронд яг гоё ингээд бүтэн бие чинь ингээд одоо ордог. Эсвэл яг ингээд сэл сурах гэж байгаа бол зөвхөн яг нөгөө
чээж болон нуруу хэсэг нь онгорхоо. А тэгээ яг урд хэсэг нь битүү. Тийм бикэл купоныг сонгороо л гэж би хувьдаа бол тэр нь л их зүгээр дэжгүй юм байна гэж бодсон. Тий, өсвөр насны охтууд бол бүр ийм нэг цамцсан цамц байдаг штэ. Усны цамц байдаг. Тийм цамц өмсчт юм байлаа. Нөгөө ичээд байдаг учраас тийм тэр нь ч зүгээр юм байлаа. Тийм тэгвэл болохоор тэр чинь нөгөө нэг энтхийн нөгөө бассейнд чинь болохоор амар гоё охтууд амар гоё залуучууд заа юм байлээ. Тэгэхээр нөгөө хит ийм нөгөө нэг задгай юм ингээд өмсчгөр өөрт амар духгүй. Тэгээ ингээд нөгөө би ямар харагдаж байгаа бол эсвэл энэ тэндээс юм хүм бултаачих уу яачих уу Яг. Тэгээд ингээд боддог. Тэг ингээд нэг битүү юм өмсөөд ингээд яг юм тухтай яг юу сурмаар байгаа юм тэрийг яг сурах нь амар чухал байсан шүү. А тэгээд бас дээрээс нөгөө нэг турах байгаа хүнд бол яг бассейн айгүй гоё юм байлаа. А бас дээрээс нь би өөрөө юм нөгөө хуура фитнес буюу нөгөө энгийн фитнес гэдэг шүү дээ. Энгийн фитнест явахаараа ядраад идэг төрлийн хүн байхгүй юу ингээд амар амьсгал давчтаад ядраад амар төвхтэй идэг. А тэгсэн чинь усан дотор дасгал хийх юм бол ятардгүй юм байлээ. Тэгэхээр бас нөгөө хэрвээ над чиг надтай адилхан тэгээ энгийн фитнест явахаараа ядраад идэг бол усны фитнес сонирхоод үзээрэй айгүй гоё үр дүнтэй юм байлээ шүү. Тэгээд хэлье да. За баярлалаа. Чиж Солонгост аль хот үлээ? Би Сөүлд байдаг. X-дүүцийн тоглох гэж байгаа үзэх үү? За эсвэл тоглолт үзэх зав амар гатгүй. Ганам дөрөв мөрөг тоглох гэж байгаа гэрлээтэй ярилцаад байсан шүү дээ. За. Тийм үү. За яг харж байгаад бол. За яг үзье гэж. Баярлалаа. Энд нэг аюу гой комент байна. Батөвшин дэлгэр сайхан бассейнд явж байгаа насан туршидтэй зөвлөхөд живж байгаа болон живсэн хүнд анхны тусламж үзүүлэх сургалтын заавал суугаарай. Ихэнх хүмүүс нааш цааш орилоод яваад наашааш яваад юуны зэрэг нэмхэн өмнө боролдоо шиг хайр ноён гэж байгаа л живлээ. Эристик 2 өдрийн минь. Байна. Сайн байна. Өдрийн минь. Сайн байна. За. Аль бассейнд явж байна? Нөгөө 220k-гийн бассейнд. 220k ч бас доороо бассейнтэй юм уу те? Тий. За. Тэгээд би болохоор өмнө бас Австралид байжгаад ирсэн. Тэгээд байрнууд нь нөгөө Австралид ингээд хотгонууд нь дундаа нэг бассейнтэй байдаг юм. Паблик бассейнтэй. Тий, паблик бассейнтэй. Тэгээд ажилласаа ирээд тэгэл ерөөсөө ингээд бассейнд ингээд айгу ороод тэгэнгүүт Монголд болохоор яг хөө зүгээр нэг анхаарах юм нэр төрөний хэлдэг тэр халтардгүй юм юу гутал бол маш чухал. Миний одоо нэг ойрын таньдаг нэг хүн бол одоо энэ Америкт ингээд усан бассейнд халтарж унаа, дагзаараа унаа. Тэгээд тархины гэмтэл аваад ингээд одоо бурхан болсон. Тэгээ одоо би бас халтарж унажсэн юугаа тохоогоо маш айгу эвгүй болгоод бүр тасгаал очижсэн. Тий. Тэгээд нэг жоохон айгаад идэг болчих юм лээ. Гэхдээ яг усанд юу яхаар бас айгүй гоё ингээд нөгөө нэг ядаргаа тайлагтаа тэгээд гоё жигд одоо торд юм байлээ. Нэг асуулт байна ээ. 220k-гийн бассейнд энэ нөгөө нэг сүүлийн үед чи юм нөгөө нэг шууд усанд сэлэхтэй өмсчдөг тийм нэг халтардгүй пүүзнүүд гарцсан шүү дээ. Тий. Одоо далаа малууд бассейнд гадаадд бол бассейнуудад тэрнтэй орохыг зөвшөөрöd байдаг. Манай Монгол зөвшөөрдөг юм уу? Зөвшөөрөхгүй байна. Тий. Заавал тайл гэж гинүү те. Харин тэгээд байдаг юм. Уг нь тэр чинь нөгөө нэг юм далаад орохдоо ч гэсэн бассейнд орохдоо ч гэсэн өмсөж болдог. Тийм нөгөө нэг хөдийг халтаргаа болон далаад чинь нөгөө нэг бас юм нэлцгаа бийт ч юм уу шүр мөрөн дээр гიშгээд ингээд хөлөө бэртээхээс сэргийлж өмсдөг байхгүй юу? Тий, тийм юмнууд зөвшөөрдөг юм байна те. Тий. За. Нууц зөвшөөрөл төлбөр нь ямар үнэтэй байд юм бэ? Төлбөр нь тэгэл янз бүр л байсан дөө 700-аас дээшээ тэгэл. Тийм үү. Сарын 700 мянга юм уу? Тий. Тэгээд 7 хоногт 7 удаа орохыг зөвшөөрөх үү? 7 хоногт ер нь бол юуны сондгоо өдрүүдэд л. Ер нь 7 хоногийн 3 өдөр л. 7 хоногт 3 удаад орохыг зөвшөөрдөг юм байна те. Тэр тэгээд ер нь бол арай тийм яг хөө би тэгээд нэг олон бол яваагүй нэг хэсэг яваа тэгээд ажилтаа болохоор ингээд зав гарахгүй бас алдаг оног ингээд. Тэгэл тэр тэгээд хэдэн метрийн бассейн байдгийг 25 юм уу? 15.
Стандарт биш юм байна те. Тэгээд хэдэн замтай авах вэ? 3 замтай. За. 4 замтай тий. За. За холбоосон баярлалаа, өдрөө сайхан өнгөрүүлээ. За. За. Ууг нь шүү дээ зүгээр усан спорт сургалтын төвийнхэн манайхан ягтай ингээд нөөдөгтэйгөө гадуур явж байгаад шууд хурж ирээд орчин гэж айдаг л байх л та. Ууг нь яг тэ ингээд пүүз шиг тоглолтын пүүз шиг зүгэндээ хийж авчичоод яг бассейнд орохдоо өмсдөг бол зөвшөөрөхөд нэг болохгүй юм байхгүй. Тэр нэгдүгээр альтерганаас сэргийлдэг, хоёрдугаар тэр нэг сэлэхэд ямарваа нэгэн хурд мурд бууруудаггүй байхгүй юу? Хүнд биш гэсэн үг. Тийм хүнд биш. Тэгээд ус ингээд нэг waterproof гэдэг буюу ингээд ус дээгүүр нь ингээд тогтохгүйгээр ингээд өнгөрөөд гулгадаг учраас тийм. За Улаанбаатар хотод 15:33 нэвтрүүлгийн дэмжээ ажигчид танилцуулъя. Toyota Top Motors дэмжээ ажиллаж байгаа. Toyota-гийн аль биесны дилер Top Motors төвд 5-7 хоногийн турш 5 өөр төрлийн бэлэгтэй автомашины тос солих аян эхэлсэн байна. Та бүхэн бүх төрлийн Toyota болон Lexus автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо Top Motors дээр солиулаад гарын бэлэг авна. За давхар 7 хоног бүрийн топ бэлгийн эзэн болох боломжтой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7777 80 7777 гэсэн дугаараас авах боломжтой. Элдв шипийн нэвтрүүлгийг Toyota Top Motors дэмжиж ажиллаа. Баярлалаа. 1-7 хоногийнх нь бэлэг нь очингууд өглөөний цай өнгөө байгаа гэсэн шин. Тийм үү? Тий. Ваа, ямар гоё юм. Тийм, гих битий. За өнөөдөр бид нар юугаа сэлэх тухай бассейнд явах тухай ярьж байгаа. Тэгэхээр одоо яг нөгөө Монголд усан спорт сургалтын төвд хичээлж байгаа хүн орж ирвэл их зүгээр байна. Тэнд бол нөгөө нэг нийтэд зориулсан учраас үнэ нь хамаагүй хямдхан л да. Тэр 700 өдөр чинь бол бас өндөр сонсогдож байна. Тийм байна. Жигүүр гранди бассейнд явдаг байсан. Бассейнд ороод дараа нь саунд суун, арьс бол торог цаашаа олно гэсэн байна. Тийм ээ. Ер нь бассейнд явах дээр хүний бие ингээд гоё чангарчдаг. Янзын гоё болдог нэг ингээд тураач шалдгуумаа ч гэсэн ингээд би чи ингээд нэг юм гоё зэгцтэй болж байгаа нь мэддэг дээ. Тий. 94 техник өдрийн мэнд. Байна. За радиогоо басахгүй л өөртөө яриа явчлаа би. За би одоо болж байна. Одоо болж байна. За аль бассейнд явж байгаа вэ? Би энэ Монголын аквагийн холбоогийн нэг аквачуудын нэг байдгийг. За. Өглөө бид тэр айгүй мундаг да. Манай тэр аква фитнес болохоор нэ бүр 80 настай өгсөн хүртэл явдаг хэвчээ тийм. Бид нар өнөөдөр бол бассейн ярьж байгаа шүү нөө. Аква фитнесийн тухай яриаг. За бассейний хувьд гэсэн тэнд бас давхар болсонтэй давхар юу ер нь хүмүүсийн бассейн гэсэн бас болон Баянгол юу лээ Баянгол дүүргийн бас усан бассейн сургалтын төв гэж байгаа. За тийм 78 дугаар сургуулийн хажууд байгаа шүү дээ. 40 дугаар сургуулийн хажууд байдгийн. 40 дугаар сургуулийн хажууд. Бас тэнд байна уу? Байгаа. Тэр бол айгүй үнэн ч гэсэн хайтахан багш нарын ч гэсэн их чадварлаг. Бүр анхны сатнаас нь болоод бүгднийг сургадаг. Ер нь хүүхдтэй нь ялах хүүхдтэй гэр бүлэрээ ч гэсэн хүмүүс их явдаг. Айгүй зүгээр юм байлээ тэр. Тэгээд янз бүрийн баяр болохоор баярын ёслын үеэр ч гэсэнтэй дандаа ийм урамшуулал юу идэр зарладаг. Ямар үнэтэй байд юм бол тэр усан бассейнд их дурлцсан байгаа. Тэгээд хүмүүсээ байнга усан сургалтанд яв, аква фитнес яв гэж аяг уриалдаг хүн байхгүй юу? За. Бүгд нэг яваасаад гэж. Бассейн ямар үнэтэй байдгийг? Тийм ер нь сарын 12 удаагийн оролцсон том хүн одоо 150 мянга үлээ гэдэг л тийм байсан шүү. За тиймэрхүү л байгаа ах. Тийм баг. Ер нь нэг хайтаахан хүүхэд ихэд чинь антай 100 мянга лөө 120 мянга лөө. Хүүхдийнх одоо тэгэл баяр ёслын үеэр бол байнга урамшуулал хөнгөлөлт зарладаг. Зөв. Та бол одоо өөрөө сэлэн үстэй. Сэлэн. Би бодонтэй ер нь бол усан сэлээд их усны юугаар их дууралцаа хүмүүсээдэг одоо ороод бүх насных л ороод их зүгээр. Бассейнд явах хүмүүст зориулж зөвлөгөө өгөхөд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Анхаарах гэвэл яг үгүй ер нь л өөртөө тэгээд орё гэсэн зорилготой тэгээд явж хурж ирээд ер нь тэгээд хувцалтаа савь ягаал сонгоол. Тэгээд ер нь тэнцэнтэй хувцалт бүх юм тэгээд юу хэрэглээс эзний бүгдээр л ингэж зарагдаад байж идэв да ер нь тэнд. Ямар юм бэ? Би харин бүр манай сургуулийн үнд бүр 80 насны хөгсөн явдаг байхгүй. Би бүр тэрийг бүр хараад бүр 80 гарсан юм шүү. Бүр үнэхээр тэр хүнээр бахархаад одоо заавалчгүй хүүхэд залуучууд гэлтгүү одоо насан тур өндөр настай хүмүүс ч гэсэн ер нь би ээж хэрэгжүүлээд үе мөцөн сайн нуруу нус
нуусны өвчин цай ингээл ер нь тэгээд тэгдэг юм байна. Тэр хүн одоо уснаас айх айдсгүй 80 настай өгсөн айгүй мундаг болсон. Зүрхний хэм алдагтаа байсан гэсэн айгүй мундаг нэг өгсөн байгаа байхгүй. Тэгээд За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За энд нэг үн бичсэн байсан хэд гисэн байв? Цагийн 20,000 гисэн байсан. Их Монгол гинэ хаа. Манай гэрээ тэр авдал юм байна. Тийм байна. За. Баянзүр дүүргийн улсын спорт сургуулийн төв 21-р сургуулийн хойд талд байдаг гэсэн байна. Тийм нэг оюутны байрнуудын урталт. Тийм оюутны байрнуудын юу гэдэг Арслантай гүрийн зүүн талд байдаг юу вэ штэ оюутны байрнууд штэ тэрний урталт. Оюутан хотхон гэдэг тийм. Тийм оюутан хотхны урталт байдаг. За дараагийн сонсогч 8098 өдрийн мэнд. Тамано. Сайн байна уу? Өдрийн мэндэ. За аль басанд явж байна? Би яг өөрөө явдаг байхгүй юу? Яг нь бассейн сонирхож байгаа цагийн тэр хүний яриад байгаа тэр 78 дугаар сургуулийн хажуудлынхт би 2 хүүхдээ 5 дугаар ангийн 1-р ангийн 2 хүүхдээ яг сарын өмнөөс явуулж эхэлсэн. За. Их бас хүүхдүүд айгүй сонирхолтой. Тэгвэл тэнд хүүхдээ хүлээж суугатаа би нэг юм ажигласан. Хүмүүс бас хүүхдийн төлөө яасан яахгүй анхаардаг болсон юм бэ? Тэнд ингээд найз нөхдөөрөө ээж автагаа ингээд гэр бүлэрээ ирж орж байгаа нь бол бас их гоё санагдсан. Манай хоёр хүүхдийн хувьд бол анх удаа яваад ингээд сонирхоо явсан ч бүр аюул уралж явж байгаа. Тэгээд яг бас багш нар нь аюул анхаарал тавьдаг юм байна. Төлбөрийн хувьд бол харьцангуй бас гайгүй мэлээ. Тухайн ойролцоох сургуулиудаа бол бүр 50% хөнгөлцдөг. За тэгэхээр хэдэн төгрөг болдгийг? 65,000 төгрөгөөр нэг хүүхдэд сарын. Ястаа хөрх юм байна. Тэгээ 50% хөнгөлдөг юм бэлээ 78 дугаар сургууль, 13 дугаар сургуулийн хүүхдүүдээ. Тэгээ манай хоёр хүүхд нэг нь 78 дугаар сургууль, нэг нь 13 дугаар сургуульд явдаг. Тэгээ 7 хоногтой хэдэн удаа орох юм? Ер нь сарда 12 орох хэрэгтэй шүү гэдэг юм. Хүүхдүүд маань очиод зарим үед 2 цагаар орё энэ төр гээд ороод очдог. Тэгээд тэр нь бол нөгөө хүүхдүүдтэй бас эцэг эхчүүд 1 2 одоо юу гэдэг нь 5 6 хүүхдтэй ч дагуулсан явж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ч бас нөгөө хүүхдээ хүлээгээ сууж байгаа. Тэнд орж байгаа хүмүүс бол бас ихэнх нь эмэгтэйчүүд бүр ингээд өдөөнөөс дэрж ирж ордог болов гэмээр залуучууд хүртэл ирж орж байгаа надад бол их л сайхан санагдсан. Хүмүүс ч одоо эрүүл мэндийн анхаардаг болсон байна. Тэгээ би бол төлбөрийн хувьд мэдээлэл өгөх гэж холбогдлоо. Том үнийг нь мэдэж гэнэ үү? 135,000 юм билээ. Яг болж л байна шүү дээ тий. Тэгээд 12 оролттой. Тэмдгийн хүүхдүүдээ бол ингээ айгуу 50% хөнгөлцдөг. Яг 78 дугаар сургуулийн хажуудлага. Ястаа гоё юм байна. Маш их баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Тийштэй өөрөө 135,000-аар хүүхдээ 65-аар гэхлээр чи 200,000-аар хүүхдтэйгээ цуг бүтэн сар яваад сартаа 12 удаагийн оролттой гэдэг чинь хангалттай байхгүй юу? Ер нь бол тий. Буцаад бассейнд явмаар санагдчихлаа. Гоё. Ер нь бассейнд явах гоё шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашиныг тань халамжилна гэсэн уриатаагаар мөнх хадаа хямдралтай хаврын тосны аянаар хамтран ажиллаж байна. За мөнх хадаа бол нөгөө Toyota-гийн албан ёсны дистрибьютор гэдэг компаниудын нэг. За автомашины халамжлах улирал эхэлсэн. Toyota-гийн мэрэгчсэн инженер механикууд таны автомашинд явах хэдэнгийн 13 цэгийн үзлэг онцлогоог хийн. За дээр нь зөвлөгөө мэдээлэл өгөөд төмөр хөлгийгтэй нь халамжлах болно. Toyota болон Lexus брендийн автомашинд зориулсан тосны багцууд нь 11-аас 14% хүртэл хямдарсан байгаа юм байна шүү. Багцууд дээр нь бол хөдөлгүүрийн багц багцд нь болохоор моторын болон кропны мөн редукторын тос солих гэдэг ингээ 3 тос нь гуруула багтчихсан байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол ямар үйлдвэрийн машин байна тэр тохирсон тосоо хийх нь хамгийн чухал юм билээ шүү дээ тий. Тэгэхээр Toyota болон Lexus ирсэн байгаа. За Toyota-гийн оригинал тос тосны шүүр сэлбэг бүтээгдэхүүнүүд судалдаалагдж байгаа. Тосны багцад хамрагдсан машин бүрд явах хэдэнгийн 13 цэгийн үзлэг онцлогоог үнгүй гэдэг хүчин. Одоо яг ингээл хаврын үлрэл болоод хавар дуусаад 100 болохоор чи бид нар ингээл одоо нэг аялж зугаалдаг үлрэл эхлэн шүү дээ. Тэр үед чинь машина ингээд нэг ойшлуулсан байна, мэдсэн байна, бүх юмыг солисон жин там байлгаж гэдэг чинь сэтгэл санаанд айгүй сайхан дэмтэй юм билээ штэ. Тийм штэ. За ингээд Toyota-гийн мэрэгсэн инженер механикууд танд зөвлөгөө өгнө. За мөн ингээд багцууд нь хямдарсан байгаа энд мэдээг дуулгахад сайхан байна. За лавлах утас болон пэйж хуудасаар үйлчлэгээний цагаа хэлбэрээр захиалж болдгийм байна. Тэгэхээр та эдний пэйж нь бол Toyota дундуур зураас мөнх хадаа гэсэн пэйж байгаа юм байна. Энэ пэйж дээр нь
одоо бодвол мессеж л бичих ёстой байлгүй дээ. Тэгээд цаг авъя, тосолуулах цаг авъя гэх юм бол болох юм байна. Дугаарлан залгаад авчиж байна. Давлах утас нь 75 95 44 75 95 44 шүү. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ автомашиныг тань халамжилнаа гэсэн уриатаагаар мөнх хада хаврын хямдралтай тосны аянаараа хамтран ажиллаа. Ялалаа. За баярлалаа. За. Дараагийн сонсогч 99.8 өдрийн мэнд. Сайн байцгаана уу? За өдрийн мэнд ээ. Өдрийн мэнд. За тайл аль басанд явж байгаа вэ? За би биш манай хоёр хүүхэд Оо за. За болон. Юунд да? SS Garden гэдэг нөгөө удирдлагын академийн урд талд За тийм. тэнд явдаг. Миний одоо яг энэ хэлэх гэж байгаа юм болохоор манай хүүхэд ерөнхийдөө юм нурууны мөрөлттэй байсан. За. Ах нь. Аа. За тэгээд ерөнхийдөө нэг ихний жил явлаа. Тэгээд тэрний дараа болохоор ерөнхийдөө нурууны тэр мөрөлт бол их дажгүй сайхан болсон. Засагчсан гэсэн үг. Засагчсан. Тэр зундаа болохоор бид арангаан одоо нөгөө нэг аршаан байдаг юм аа. Хаундри аршаан гэж. Тэнд очиж барай засал инэтэр хийлгсэн. Тэгээд дахиад үргэлжлүүлэх хурж басанд сэлсэн. Одоо дэвдэгших нуруутай. Ер нь бол ангидаа нэлийн тийм намхан хүүхэд байсан. Одоо бол ер нь доороо бол нэлээ хэдэн хүүхдүүд оролцсон. Ямар ч байсан дунджаас өндөр болсон. Өсөлт нь бол нэлээ сайхан явсан. Тийм болохоор ер нь нөгөө хүүхдийн хөгжил болон булчин тэр нурууны тэр гажиг гэдэг юм уу маш үнэхээр сайн байна гэдгийг бол үнэхээр ойлгосон. Зөв. Ер нь бол эмчнэр бас нурууны суулттай, ер нь нурууны асуудалтай хүмүүсийг усан цэлхийг зөвлөдөг юм байл л дээ. Тий. Ер нь бол маш зөв эмчилгээ юм байна гэж ойлгосон. Багш сайн байхгүй бол аюултай. Яг нөгөө SS маань бол багш сайтай, ер нь их одоо юу гэдэг юм да анхаарал тавьдаг л да. Хоёрдугаар тэгээд юм бол зүгээр бид хүүхдүүд уснаас айдгүй болгох хэрэгтэй. Нөгөө талаас бие бэлдрийг нь хөгжүүлэх хэрэгтэй. Одоо юу гэдэг хүний нутагт нэг гоё далайн ирэг дээр очиж зүгээр ингээд далайн хараа суудаг биш. Далаад тэлдэг. Усанд өөрөөгөө аваад гарчих хэмжээний тийм анхын шатны мэдээлэлтэй болох нь хамгийн зөв юм байна гэж бодсон. Бид нар өөрсдөө ингээд бассейн тэлхлээр зүгээр нөгөө хар одоо юу гэдэг нэг сэлбийн гол дээр нэг нохоос амардаал тий. Тэрнгээрээ үзээд байдаг. Нөгөө багш нартан загнуулаад дахиж явах сонирхолгүй болсон. Зөв. Юу шүүхөө. Нууц ч бол тэдний үнэн нь ямар үнэтэй байдаг вэ? Нөгөө 200 л байдаг юу баха. Нэг хүүхдийн сарын 200 мянга тий. Тий, нэг 440 мянга л сард шиг байсан. Сард хэдэн удаа орох юутэй байдгийг. 7 хоногт хэдэн удаа очно гэсэн юм байгаа юу? Одоо нэг жоохон томроод өөртөө явдаг болохоор яг тэд орж байгаа гэж мэдхгүй. Тэгэл бассейнд явлаа л гэдэг, өглөө ирлээ л гэдэг. Ер нь хамгийн гоё нь юу штэ. SS-ийн өглөө 7 цаг байна уу 6 цагт хүртэл арч болно штэ. Гоё. Тийм болохоор манай хүмүүс заримдаа хичээлд явахаас өмнө орцоод хичээл рүүгээ явдаг. Зөв. Гоё юм байна. За холбоосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Ер нь тийм шүү. Спорт, ер нь усын спорт техник харахад те одоо тэр Майкл Филипс эдрийг л харалтаа тийм үстэй. Зүгээр яг одоо нэг ч илүү юм байхгүй. Яг үнэ. Нэг ч илүү юмгүй тийм гоё. Сая өнгөрсөн олимпиар чи манай нөгөө нэг усан сэлдийн хүмүүс юу тамирчид гараад ирсэн. Янзын гоё бихтэй. Тэгээ бүр нөгөө тэр гараандаа төрүүлж мөрүүлэл бүр үнэхээр гоё гоцгоод байсан шүү дээ тий. Айгу огшоосон шүү бид. Тий, өстө үнэхээр сайхан байсан тий. Тэгээд би нөгөө йогт явж байхад нөгөө йогийн багш ингэ зөвлөж ийсэн. Бассейнд явж байгаа хүмүүс ер нь бол нөгөө маш сайн багшаар заалахгүй бол бие чангалчаад булчингаас суулж чаддгүй нэ. Яг өөрөө дур мэдэж ингээ багшаар заалахгүй дур мэдэж бассейнд яваад байх юм бол тэр тохиолдолд жоохон аюултай байдаг. Тийм учраас яг мэрэгжлийн үндэнд хандаж заавар зөвлөгөө зааварлаа. Багш хэрэгтэй. Эхний үеүдтэй нөгөө нэг хөвгч юмнуудаа боголгоноосаа зүүх хэрэгтэй гэдэг. Яг л ном журмын дагуу сурах юм бол нэг ингээд айцсаад авчих юм бол хүнд усанд байх гэдэг үнэхээр гоё жаргал шүү. Яг л жингүүдтэй адилхан шүү дээ ер нь бол сайхан. Тийм. За эфир усны дугаар 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаараа 88 9 өдрийн мэнд. Өдрийн мэнд ээ. Бано.
Ануу та холбогдоод байна. 88 байдгүй байна. За, байдгүй. Утсан уг нь холбогдсон мөрчлөө яахгүй. За. Бас гой шипинууд орж ирлээ. Ер нь бол тийм. Тэгээд манай энэ юунууд олон ийм нөгөө улсын спорт сургалтын төвүүд баригдаад олон газрууд аймагуд маань хүртэл өөрсдийн усан сургалтын төвтэй болсноос хойш манай энэ өөрөө улсын аврах чинь айгүй өрсөлдөөнтэй болдог болсон гэж байна. Тийм гэсэн. Тийм багаараа ирээд өмнө нь бол бид нар чинь төв бассейн гэж нэг бассейнтэй байла. Эрдэнэтэд хаангард нэг бассейнтэй байла. Өөр ч одоо бассейнтэй газар байхгүй байлаа шүү дээ баг. Тэгвэл одоо ингээд бүр баг бүх аймагуд бассейнтэй болоод бүх одоо аймагаас баг ирж оролцох болцоотой болсон гэдэг чинь үнэхээр гоё байгаа юм. Тийм. За өнөөдрийн нэвтрүүлгийн сүүлийн сонсогч 94.14 бас утсан тасраад таглаа. За яав. Яг тасраад байгаа юм бол. Би бас нэрээс төрөний нөгөө нэг хүүхдээ дүүрэгт авч очдог хүнээс асуух гэжсэн марчиж. Тэр нөгөө юуг халтардгүй уловчийг зөвшөөрдөг юм болов уу болов. Углаашлалтаа уловчж байгаа. Углаашлалтаа тэрийг асууя гэжсэн марчиж. 94.14 өдрийн минь. Байна уу? Өдрийн минь дээ. За сайн байна уу өдрийн минь. Сайн байна уу? За бассейнд явж байгаа бай. Би Баян зүрх дүүргийн бассейнд явдаг. Нөгөө 21 дугаар сургуулийн тэнд байдгүй? За. Багш нар нь одоо хуучны залуучууд гэдэг янз бүрийн бас багш нар байдаг. Багш нар нь бас их сайн. Хөөрхөн их сайхан сэтгэлтэй. Тэгээ хүүхдүүд ер нь голцоо явдаг. Тийм биш юм байгаа. Үнэн нь ямар үнэтэй байдгүй? Ер нь бас нэг 200 орчим л байгаа. Нэг 180 200 гэдэг. Том хүн болохоор 180, хүүхэд арай жоохон хямдхан нөө. Хүүхдүүд 160 гэдэг байгаа. Тэгээ сэлхтэн чөлөө сэлхт болох юм бол 200 гэдэг. Тэгээ юу 7 хоногт сард 12 гэдгээр оролт гэдгээр заавал эдний өдөр гэж заахгүй. Тэр нь бас их давуу талтай. Заавал хэдэн цаг гэж бас заахгүй. Болж штэ тий чөлөөтэй. Өөрийнхөө нөгөө мөнгөндөө тааруулаад буюу одоо оролт маань 8 оролттой 8 өдөр дараалаад явсан ч болно. Одоо сардаа 8 явсан ч болно гэсэн үг. 8 удаагийн оролттой юм уу те? Тий 8 удаагийн оролт нь 180 мянга гэх. Би яг асуух гэжсэн та яг ингээд нөгөө нэг улсын бассейнд явж байгаа учраас асуумаар байна. Тэр нөгөө нэг ийм халтардгүй уловч углаашийг зөвшөөрдөг үү? Үгүй тийм юм бол нэг хөмсдгүй штэ. Заавал хөл нүцгэнд орохыг оруулдаггүй те? Тий, ер нь бол хөл нүцгөө ордог 5 цагаас солиол. Тэгэл зөв. За ойлголоо. Ер нь бол хүн заавал бассейнд явах ёстой юм бэлээ. За бас зөвлөмөр байна. Бид нар чи одоо нөгөө цаг үеийнхаа нийгмийнхаа байдлаас болоод аягүй их тийм суугаа хөдөлгөөн багтаа ажил хийдэг болсон. Тэрнээсээ шалтгаалаад баг хүн болгоно нурууны өвчтэй шахуу болж гин тий. Яг үнэ. Хамгийн эрүүл эмчилгээ нь усан бассейн, усан цэлэлт. Би өөрөө нөгөө нэг багасаа усанднаас айдаг мөртлөөр аягүй их сэлж сурах юмсан гэж аягүй их мөрөөддөг байсан. Мөрөөдлөө одоо биелүүлээд 2 жил гарсан болж байгаа. Та яг ингээд одоо зүгээр ингээд усны айдастай хүн очиод сэлэх хүртлээр хэдэн удаа явхад л сэлдэг болчт юм байна. Яг нь би шууд ганцаарчлан багш дээр явсан. Тэгээ ганцаарчлан дээр багш дээр яваад нөгөө хамгаалах хэрэгслүүдээ хэрэглээд нэг өдрийн дотор хамгаалах хэрэгслгүйгээр сэлж сурсан. Тэгтээ нөгөө айдас мань байгаа ч гэсэн ер нь бол сэлээд сурсан. Тэгээд тэрнээс хойш бол баг зэрэг айдас мань дарагцаараад одоо бол миний айдас нэг 20% таа л үлдсэн байгаа гэсэн. За холбогдсон маш гоё тавтай. За баярлалаа. Өдрөө сайхан өрөөлөөрэй. За баярлалаа. За энэ Төмөр Хатар Дарханбаяр гэдэг хүн хаяг мэрэгжлийн хүн юм шиг комент чиж түрүүнээс хойш олон комент орж ирсэн. Яг одоо Эрдэнэтэд усан цэлэлтийн аврах шалгаруулах тэмцээн болж байгаа юм байна. Тэгээд анжгаагийн хилээд байгаа уловчийг өмсөж болно гэсэн байна. Тийм. Энээс гадна усны хувцсны хувьд маш олон төрлөө. За жишээ нь усан цэлэлтийг гэхэд уралдааны болон бэлтгэлийн за тэмцээний хувцс нь хагас болон бүрэн карбон юу гэсэн байв хаташ явчлаа карбон хувцас гэж байдгаа гэсэн байна. Тийм. Энэ усан цэлэлтийнхний хувцас чинь яг тэр Philips-ийн үед нэг шинжлэгдээд шинэ ийм нөгөө нэг одоо материал ч гэдэг юм орж ирснээр бүх рекордууд нэмэгдэж ингээ эвдэгдсэн гинлээ. Илүү одоо нөгөө усны үрэлтийг багасгадаг тийм материал олдсноор бол ингээд илүү хүмүүсийн нөгөө усан дотор хурднууд илүү нэмэгдсэн гэж би нэг уншиж ирсэн юм байна.
За. Энэ түрээд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Skytel үйлчилгээ сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаараа гэсэн үрэтэйгээр Skytel хамтран ажилласан. За мөн автомашины тэн халамжилна гэсэн үрэтэйгээр мөнх одоо хаврын хямдралтай тосны аянаар хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үйлансаараа 16 цагаар метаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжахаа. За баярлалаа.